Нийслэлийн хөрөнгө оруулалт 2012 зөвлөгөөнөөр 2011 онд хэрэгжүүлсэн хөрөнгө оруулалтын ажлын үр дүн гаргасан хүндрэл бэрхшээлийн тухай хэлэлцсэн бөгөөд энэ онд буюу 2012 онд хөрөнгө оруулалтын ажлыг оновчтой зөв үр ашигтай зохион байгуулах талаар ярилцсан юм а. Түүнчлэн өнгөрсөн онд улсын төсвийн хөрөнгөөр 92.1 тэрбум, нийслэлийн төсвийн хөрөнгөөр 128.9 тэрбум, нэмэгдэл их үүсвэрээр 10 тэрбум, нийт 231 тэрбум төгрөгийн 486 хөрөнгө оруулалтын ажил хэрэгжүүлэн ажилласан байна. Тэр нийслэлийн хөрөнгө оруулалт 12 зөвлөлт уулзалтыг зохион байгуулж байгаа. Улаанбаатар хотод 12 онд хийгдэх хөрөнгө оруулалтын боломжуудыг аж ахуйн нэгж мэргэжлийн байгууллагууд нээлттэй ил тод танилцуулж байна. Ер нь Улаанбаатар хотод хаана одоо гүүр, зам, сургууль, цэцэрлэг, лифт, дээвэр, бусад тоног төхөөрөмжүүд одоо хийгдэх, баригдах юм бэ гэдгийг бол бид нар ил тодоор мэдээлж байгаа. Санхүү эдийн засаг хөрөнгө оруулалтын лавлгааны шар номыг зориуд одоо олгож байгаа. Хинч Улаанбаатар хотын хөрөнгө оруулалтын ажилд оролцох боломж нь бол нээлттэй. Мөн одоо хөрөнгө оруулалтын ажлыг хийхэд одоо ямар стандарт шаардлага тавих вэ гэдгээр техникийн хувьд бусад үзүүлэлтийн хувьд одоо үзэсгэлэнгээ гаргасан байгаа. Ийм лифт байвал дээр, ийм дээврийн шин систем байвал дээр, ийм хүчлэлтийн автан байвал дээр, ийм цонх байвал дээр доотлын стандарт нь ийм байна шүү. Бусад одоо тоног төхөөрөмжийг ашиглаарай гэдэг. За дараагийн зүйл Улаанбаатар хотод эх онд 228 тэрбум төгрөгийн ажил бол хийгдэн нутаг дэвсгэр дээр. Гэхдээ энэ дээр бол 489 төрлийн ажил хийхээр урьдчилсан байдлаар төлөвлөж байгаа. Мөн 2012 онд бол 35 мянган ажлын байрыг шинээр бий болгоно. Ингээ иргэдийг ажилтай орлоготой ингэж болгоход хөрөнгө оруулалтын энэ ажлууд бол тусдын үзүүлэх ийм давуу талтай. Улаанбаатар хотод жилд 952 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын бодит хэрэгцээ байдаг ч санхүүжилт хязгаарлагдмал байгааг энэ үеэр хэлж байсан юм. 2012 он нийслэл хотын агаарын бохирдлыг бууруулахаар 64.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэхэр болсон бол нийслэлийн хөрс усны бохирдлыг хамгаалахад нийслэлийн төсвөөс 3.6 тэрбум, үндэсний цэцэрлэгт хүрээлэн цэцэрлэгжүүлэхэд 3.6 тэрбум, туул гол сэлб голын урсцыг сайжруулахад 6 тэрбум төгрөг тус зарцуулахар болсон байна. Мөн дүүрэг тус бүрт хот тохижилт ногоон байгууламжийн ажилд 2 тэрбум төгрөг хүртэл төгрөгийг хуваарлаад байгаа ч нийслэл хотын хувьд автозамын асуудал нэлээдгүй бухимдал төрүүлдэг үлээ. Энэ талаар энэ онд ямар ажил хийх талаар тодруулахад за 6 газар гүүрэн гарц барих ажлууд хятадын засгийн газрын бусад зээлийн хөрөнгөөр өнгөрсөн оноос хэрэгжээд эхэлж байгаа. Энэ жил бол барилгын ажлууд нь эхлээ явна. За улсын төсвийн хөрөнгө оруулалтаар томоохон ажлууд болох Яармаг, Шинэ Нисхийн Товчоо, за биокомбинат, шугам фабрик чиглэлийн томоохон зам барилгын ажлууд эхэлнэ. Нийслэлийн төсвийн хөрөнгөнөөс бол 18 орчим тэрбум төгрөгийн зам барилгын ажлууд бас хийгдэж эхэлнэ. За түүнээс гадна хотын гол гудамж зам, хорооллын доторх замуудын урсгал засвар бол урд өмнөх жилүүдээс замын сангийн хөрөнгө оруулалт байна бас тодорхой хэмжээд өссөнтэй холбоотойгоор эрс өөр төвшөнд одоо 9.5 тэрбум зөвхөн энэ хоёр ажлуудад хийгдэнэ. Хорооллын доторх замуудыг бол иж бүрэн шинжлэх ийм ажлууд бол хийгдэнэ. За өнгөрсөн 2010 онд шин бүтээн байгуулалт дунд хугацааны зорилт хөтөлбөр гэж батлагдсан байгаа. Энэ ажлын хүрээнд нийслэлд 48 км автозам, за 104 замын гүүрэн гарц гэсэн ийм ажлууд хэрэгжихээр болсон. За өнгөрсөн оны сүүлээр бид нар гүйцэтгэгчдийн зарим ажлуудын одоо 17 ажлаас 13 ажлынх нь гүйцэтгэгчдийг бол сонгон шалгаруулчихсан. Одоо нэрээ байгуулах шатанд орох гэж байна. Энэ ажил бол бас эх онд хийгдээд за зарим томоохон ажлууд нь бол намжиж хийгдээд ингээд явна. Ямар ч тач өнгөрсөн онд ихэлсэн ажлаа өнөө жил өргөжлүүлэн сайжруулан ажиллахаа хэллээ. Өнөөдөр болсон нийслэлийн хөрөнгө оруулалт 2012 зөвлөгөөнд аж ахуй нэгжид нийслэлийн бүтээн байгуулалтанд өөрийн хувь нэмрээ оруулж байгаа бөгөөд нийслэлийн 6 дүүрэгт оюутан залуус зориулсан усан бассейн бүхий биеийн тамир спортын төв барьж байгаа юм байна. Нийслэлийн зураг төслийн хүрээлэнтэй хамтраад бассейн усан спорт сургалтын бассейн төлөвлөгдсөн барилга нь эхэлсэн байгаа 4 дүүрэгт. Энэ бассейнуудын бассейных нь усыг бактери гүйцэтгэх цогц системийг санал болгож төсөвт нь оруулж батлуулсан байгаа. Одоо 4 дүүрэгт шалгарсан барилгын компаниуд маань одоо шийдвэр гаргах үлдсэн байгаа. Манайх одоо хамгийн сүүлийн озоны технологиор
усыг маш найдвартайгаар бактериглуулна. Ялангуяа олон нийтийн бассейнд усыг найдвартай бактериглуулах нь маш их чухал асуудал та. Энэ асуудлыг манай технологи маш найдвартайгаар шийдэх юм байна. Ямар ч тач өнөөдөр болсон зөвлөгөн урд урдын зөвлөгөөнөөс урган цар хүрээтэйгээр зохион байгуулагдлаа. Сая 200 мянган хүн амтай нийслэлийн тулгамдсан асуудлыг ээлж дараатаа шийдэх эхлэл болж байгааг хэлээд үр дүнтэй ажиллахыг зөвлөгөөний үеэр хүслээ.